бичлэгээ хийж байгаа. Яг одоо Улаанбаатарын орол зайсан. Эрдэнэтэйгээр бол өндөрлөг дээр байна. Өндөрлөг цаар тарагдж байгаа. За уртлаас нь харах юм бол яг өндөрлөг гэж нэрлэж байгаа. Хотыг бүхэлд нь толдох боломжтой газар учраас тэгж нэрлсэн зайсан гэхээр тийм ч амар өндөр биш ээ. Тэгтэл хатах боломжтой. Өндөрлөгөөс зэвэрхэн газар. За тэгээ өндөрлөгөөс юм яаж харагддгийг харуулна. Өндөрлөгийн имлэн байна. Намаг одоо ингэж бичлэг хийж байгаа зүгээр. Миний хажууд манайд намаг хүлээж хичээл хийгээд сууж байгаа. Англи хэлний даалгаврыг хийгээд энд сууж байгаа. Тэгээ бичлэг зурганд орох дургу хөөрхөн хүү байна да. За одоо тэр ард тарин гэлэлцээд байгаа болохоор бурхны баримт цутгамал ерөөхдөө бол байна. Гэх мэтчлэн. Тэгээ 100 ер нь эрдэнэтэй яах гэж ирсэн гэхээр амрах гад дээрээс нь зуны дадалгаа хийх гэж ирсэн. За яг 1 сарын хугацаанд ерөөхдөө дадалгаа хийгээд бол амжилттай дуусгасан. Сурах юм зөндөө байсан, мэдэх юм зөндөө байсан. Тэгээд мэдээ сураад өндөрлсөн. Ер нь эрдэнэтийн тэгтээ хамгийн сайхан амралт болсон газар бол ерөөхдөө лагер л байна. Лагерыг тоогоцгоё. Лагер дээр ирсэн. Тэнд шорлог бэлэн болсон, шорлог ирсэн байна. Надад идэх гэж байна. Ээж ингэж хамгаан махчихгүй. Би идэл сууж сайн хамттай. Шорлог хамттай дэж. Чиг болсон байна уу шорлог. Энэ өөх нэг тулгаан хаа өгсөн юм. Тулгаан. Яг да. Талтаа ялаад юу таажаа санагдчих. Шорлог гэж авах байлаа. Цаад юу авчих. За яг одоо бид хоёр усан өргөлөөр дээр ирсэн явж байна. Тэр усан өргөлөөр өргөлж байна. Шүн болохоор нөгөө нэг хөгжим явуулаад хөгжмийнхөө хэмнэлд ингээд өнг мөнгө ус нь өөрчлөгддөг. Усны ханаад гэлээ. Бишээ өргөлж байгаа хэлбэр мэлбэр өөрчлөгддөг. Шүн болохоор нэлээд сайн гэрэлтэн. Одоо бол зүгээр нэг юм хөл өргөлж байна даа. За энэ нэг хүрхрээ байна. Шүн болохоо бас өнгийн гэрэлтэйгээр хүрхэн урснаа. Одоо л урсахгүй юм байна. Урсголч. Хүмүүс энэгээр ингэж битээ сууж идэв. Шүн болохоор одоо ямар байх вэ? Хараарай та нар. За одоо тийш явъя. За энэ төмөр хөшөөний оронд манай амрахын хөшөө байдаг байлаа. Амрын хөшөө. Урталт нэг дуурайгаад зураг өргөө цуг хавуулдаг байлаа. Тэгээ манай амрахын хөшөө өөр тийш нүүсэн л тээ. За энэ уулын баяжуулах эрдэнэ үйлдвэр харагдаж байна. Тийм. Нэрээ нарт уулын баяжуулах эрдэнэ үйлдвэр гэснээс та бүхэндээ бас уулын баяжуулах эрдэнэ үйлдвэр орсон багхан тэмдэглэлээ бас хүргэе. За тэгтээ өнөөдөр их онцлогтой эрдэнэ үйлдвэр дээр нийл урхаа дээр ирсэн байна. Сайхан гоё юм үзээ явж байна. Ангаар явж байна. Та нарт харуулъя тэгээд энэ амар гоё үзэмжтэй ухсан байгаа байхгүй юу? Гоё явсан. Аллаа энийг жаахан. Гоё юм хэцтэй юм.
Дараа өрцгөөрэй. Оо, тэр яга иш гацсан юм уу? Яа. Нари богоны хөөе. За. Миний хөтрөө асгсан газар нь шүү дээ. Ийм дашгаа ингэ орд юм байна. Яг нөгөө тэрмэг Надад болоод дээр мөг орж мараа тэгэл янз бүрийн. ийм байна. Боловсралт мэлдэг байна. За нэг өдөр барьч тээ. За өдрийн ингээд өөрөө гараар оруулчих тээ. Сооны мантай бүхэн даа. За одоо яаш орсон байх ажиллаж сууж байна. Ханаа намайг бохот ийм лээс ирээ. За орой бүгдээрээ энэ хөшөөний оронд амрын хөшөө байсан гэсэн тэр амрын хөшөөлөө явж үзнэ. Ортолт нь адилхан тэгж зураг бүргүүд харуулна. Тууги. Тууга ороход амжилтлаа шүү манайхаа. Дүүтэн даа чинь тоглоод ирсэн чинь нугас жижиг хүүхдүүдтэй тоглож жижиг хүүхд эзэгдсэн байна л та. Манай эрдэнэ нэг онцлог нь байшин болгоныхоо уртаа юм хөрхөд тоглоомын талт бол хангалттай их байгаа. Энд манай эрдэнэ хөл өмгийн талд барагдчихэ. Спорт ордны хүүхдүүд энд бол бэлтгэл сургуультай байдаг. Тэгээ тэнд тэр нөгөө талд нь болохоор дугуйн паркад байдаг байлаа. Тэгээ нэг ингээд 2 3 тойрдог байлаа шүү дээ. Ийшээгээ ингээд манай хүмүүстэй зам болж байна. За бит хоёр хүмүүсээ тэртлийн замаас ирсэн. Одоо гонцоо орсон чаалтай юм л өөрөө өөр хоолны газар олж аваад оръё. Дэжгүй болтой газар орж авлаа шүү дээ. Зөв хаус. Янз бүрийн зөвлөлтэй. Авто зөв, хаан зөв, хоньны махан зөв, өргөлөө, бифито зөв юм уу гэж. За одоо дараагийн зогсоол байна шүү дээ. Айгуу тийм дэжгүй цэмтэй газар руу явах гэж байна. За тийшээ очиж үзье. Цаашаа. За энэ дотор болохоор 21 аймгийн танилцуулга тэгээд аймаг бүрээс нэг тийм байгалийн дурсгал бүтээлүүд жижигрүүс хувилбараар байдаг гэсэн. За тэгээд одоо орж ирсэн явж ийн эхнээс нь сонирхъя. Нар зөв таарна. За энийг харагдаад байгаа зэрэг юм шиг үгүй. Хэрлэн Барсын хөшөө гинэ. За. Дараад аймгийн цагаан аваа сумын нутагт байдаг юм хөшөө гэдэг байна. Энэ хөөрхөн жижиг өссөн уулнууд байна. Оройдоо энэ тарн орж ирэх суух боломжтой газар байна. Тэнд нэг газар харагдчихэ. За ханнууд дээр нь болохоор аймагуудынхаа танилцуулгуудыг харуулсан байна. Улаанбаатар хотод явж л харагдчихэв нүггүй юу? Хэдэн дүүрэгтэй газар зүүн бүсчлэр хаана гэдэг удаа Улаанбаатар хотоос төрсөн амжилттай яваа хүмүүс холбын баатрууд гэх мэтчлэн түүхийн дурсгал газрууд нь байна. Гэх мэтчлэн аймаг бүрийг ингэж хананд нь төмрөөр танилцуулга хийсэн юм байна л да. Аашигээ бас зөндөө хан дээр тийм танилцуулга байна. Хинтэг явж байна. Хинтчлээ явж байна. За тэгээд тийшээ гэсэн явж орчих. Энд ёлын ам. Тийм ам байна. За одоо өдөр ёлын ам руу орж үзье. Боса. За одоо ёлын амнаас гарцгаая. Энэ улаан цутгалан гиндэ манайхаа. Ингээ дээрэс нь ус гоожоод нэмгээр ингээ цутгаа явдаг шүү дээ. Одоо энэ ус явж байна. Ус нь гоождаг гэсэн. Одоо бороо мороо ороод нэрийн усаар л дүүрсэн байна. Тийм ээ улаан цутгалаа гэсэн. За энэ чи юу лээ? Нэг агуй ланда бодвос. Нөгөө цэнхрийн агуй гэдэг чинь байна.
Тэр зинхрийн агуулга орц хэрэгцээ. Яг л агуу шиг л хийсэн юм байна л да. За агуу дотроос мэдчилж байна сайн уу? За агуу нэг юмэрхүү. Агуугаас гарыг. Опа. Ор энэ юу вэ? Хараач байгаа. За очиж байгаа мэдээ. Тэнгэр мэнгэр гоё нөө. Манай эрдэнэт цэвэрхэн, агаар нь сайхан, хүмүүс нь ч тайван. Сайхан хот шүү. Хотод тэнгэр харах юм уу биш үү? Ой тийм үү. Хотод тэнгэр ба. Хотод тэнгэр харах юм даа гэж байна. Гэр бүлийн ордон. Манай гэр бүлийн ордын дээр одоо энэ хүмүүс ингэ хөрмөө гэж гарч ирдэг байгаа. Байд шилийн богд бол. Нөгөө талаас илүү гоё ярагдах байж таа ингэж харагдаж байна. Аймаг болгоноос нэг юм хөрхөн дурсгал газруудыг нь бүтээчихсэн юм байна жижигээр. Энэ дэлгэр хангаа уул гэж байна. Одоо шиг явъя та. За дээрээс хань энэ сүм хий дуган бурхан харагдаж байгаа чинь өөрөө дээрээс нь хам баян зүрх уул гэж байна. Энэ уулын дээргээ дэлхийн энергийн төв нэгддэг хамрын хийд маань оршдгоо шүү. За энэ бүтээлийн маань нэр нь урталтанд л байгаа шүү. Та бүхний сайн мэддэг нэгэн шүү дурсгал энд харагдаж байна. Тэр юу гэсэн чинь хараа. Сүхбаатар жанч нэг шүү. Энэ дотор талд нь. Одоо харагдаад байгаа нэг змөрүүдийн чинь жижигүүлсэн хэлбэр нэг юм шүү дээ. Хааны ямар газар харагдаж байгаа вэ гэдэг нь харагдаж байна. За юу яриад байсан. Энэ араа тэнгэрийн ташуур. Тэгээд миний 100 ирсэн гол зорилгоудын нэг нь амрангаа зуны дадлага хийх байсан гэж та бүхэнд хэлчихсэн. Тэгээд зуны дадлагынхаа зарим гайхалтай туршлага суулсан тэрхүү тэмдэглэлүүдээс бичиж авч үлдээснийг бас үзүүлэе гэж бодож байна. За тэгээд тэр тэмдэглэлтэй цуг аялцгаая. Орхон аймгийн өсөн онцлог мэдлэгийн төв дээр зуны дадлага хийгээд барыг 1 сарын хугацаа болж шүү. Яг одоо бол нэмлэг дотор надаас өөр нэг боломжийг хотоор явж байгаа юмс байхгүй. Хийх тасаг дээр байгаа байх. Тэмдэглэл авах дээр бол хамгийн жинж байгаа хэсэг байгаа гэж бодож байна. Энд яах вэ? Энийг амбулаторын хэсэг рүү орчиж байна. За тэгээд өнөөдөрчүүлээ. Хилэн авах дээр жижүүрлж байгаа 2 хоног. Тэг маргааш бас буугаад өдөр өөр тасгууд дээр гарна. 24 гээл. Тэгэл явж байгаа. Сайхан байна. Юм сураал. Үзег юм үзээд мэдээгээ мэдэл. За чи явж ин та. Эмх байдалтай. За тэгээд чадвал эрдэнэт дээрсний блог гаргаж та бүхэнд хүргэе болж байгаа шүү. Хартаа хийж байхгүй. Лаборатори гэдэг. За бай. За тэг хүлээ авахтай дэлгэхтэй. Хөдөө аяллаар явж чад. Тэгээд хотод хийсэн өвдөө бөөлжэдгүй л суулгаад ирсэн хүмүүс зөндөө ирсэн байна. Тэгээд өдөр болго ирдэг нэг артерийн даралт хэсэлттэй хүмүүс ирж байна. Тэг гимтэл бэртэл авсан хүмүүс хөл шилэг шагаа урж малтарсан. За тэгээд мэдээж архины хордлогууд мөн
тэгээ зодуулсан, зүсгцэн шарах гэд янз бүрийн бол хүлээ авах тэр ирж байна. За тэр болгоныг хараад шинэ тохиолдлуудыг бас мэдээд явж байгаараа хүлээ авах тэрийг харж байгаа нас онцлог юм болов уу гэж бодож байна. Яг одоо хэдэмнүүд сууж байгаад гэс доош буулаа ажилтаа байгаа. Тэгээд ерөөдөө бол хүлээ авах тэр нэлээд ачаалтай юм байна. Тэр нарт ихсэж ирж байгаа хүмүүс уулна тал ихсдгийг мэддэг байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө эмээ ихсгэр нуудаг гэдэг. Яг үүндээ тэр юм чинь ингээд тогтмол уух хэрэгтэй байдаг шүү дээ. Монголчуудаа. За өнөөдөр ингээд хүлээ авах тэр 1 2 дугаар 3 5 хоноод ингээд байж байна. За одоо тасвар буй нэг их бичиж тацаавмаа байхгүй. Тэгээд байгаа бичлэгнүүдтэй хөрөг нийлүүлээд гаргана. Заинхүү та бүхэн надад үлдсэн эмнэлэг дээр дадлагт гарч ирсэн зарим бичлэгүүдийг үзсэн баг. Тэгээд хэлж чадаагүй хэдэн зүйлс байгаа. Дадлага хийж байгаа хүн бол бусдад хийж өгч байгаа юм шиг дадлагыг бол хийгээд ямар ч хэрэг байхгүй. Иймж болох гэж байгаа. Чи ирээдүйд хариуцлагатай мэргэжлийн эзэмшигч байгаа хүн. Тийм болохоор өөрийнхөө төлөө шам дэмжлүүлэх гээд ирж байгаа өрөөл бусдынхаа төлөө хайртай хүмүүсийн төлөө чанартай л бүх зүйлийг чанартай хэрэгтэй. Дадлага хийж байгаа бол ямар ч байсан мэдэхгүй зүйлээ өөрийнхөө дагалдж байгаа эмчээсээ зөвлөгчөөсөө айжчлгүй асууж байгаарэ гэдгийг хэлмээр байна. Асуусан хүн л хожино. За тэгээд орой уулзъя. Бай. Зарим нэг өдрийн дараа уулзчих. Хамшиг яаж ирсвэртэй байхгүй. Намайг ямар сүртэй өгдөг гинэ. Бичлэг хийх гээд хань олдохгүй. Найзгаа гуйлаа авлаа. Битээ салхиж яваа юм. Тэр нь ганцаараа гудамжаар бичлэгийг явах амар хэцүү байна. Хэцүү тийм мэдрэмж төрүүлдэг. Тэр мэдрэмжийг мэдэрмээргүй санагдсан. Нээс нь ойлгож байгаа тийм. Би чамайг аюу өрөвдөж байгаа. Та бүхэн яриад байсан. Би өмнө ярьсан дээ. Манай амар ах өгшөө. Чи хажид зогсоо, уур зогсоод хахаар намайг хүмүүс шоолоод байдаг байна. Би яг ингээд чи намайг харж идэх нанаасаа. харж байгаа байхгүй би чамайг. Энэ нөгөө соёлын ордны одоо гадна талбай дээр манай амар ах өгшөө нүүлгдэж ирсэн байгаа. Соёлын ордны өмнө тавьсан зүгээр ч юм шиг тий. Соёлын ордны өмнө хөтөлбөр юм шүү. Тэрнээс авцгаа. Замх хэлсэн. Яана. За тэр бүжгэлж байгаа хүмүүс үү шүү дээ. Манай найз ярьсан бүжгэлж байгаа хүмүүс бүр тэр цаатлын буланд нагаа. 10 жилдээ энэний өмнө авахсан нэг цэнгэр гүрттэй зураг байдаг шүү дээ. Тийм чи биднээс дээ. Энэ цэнгэр авахтай чиний цэнгэр. Манай нутгийн удирдлагын орд энэ байна. Жижиг. Уурхачин соёлын ордон энэ байна. За одоо өнөөдөр юу хажт юм блэ? Өнөөдөр гоё үзчихмээр газар юу лээ? Өргөө орж кино үзэж болно. Гэхдээ өнөөдөр үзэхгүй. Шинэ кино мэн гоё кино нэгтгэр болъё. Одоо хоёлоо буцаад фантам явдаг багтаж байгаа сууж байгаа. Тэгвэл соёлын ордон маань багнаас өнгөрсөн газар. За тэгээл жоохон салхиж аваад бид нэр 10 жил дахь 4 сарын гардаг байсан юм шиг байна тий. Амар даруух хүмүүс байсан юм шүү. ер нь унганаараа л үлддэг юм байна өө. Тийм үстэй. Тийш. Одоо гинт галзуу малзуу болоод Тэр тийм яг хүмүүс шаудж маудаа димээ сурах юмаа сурыг. Шинэ үлэг салхины Өглөө тийм би чиний бэ. За. Одоо илэн хаваа нэг жоохон хайрч яваад Одоо тэгээд нэг гэрэл годомж. хоёр гэрэл годомж байгаа явлаа. Орой ямар гоё үзэсгэлэнтэй харагддаг. Гээч гэдгийг дахин нэг харцгаая. Бишээ явах юм бол 5 дугаар метр, 6 дугаар метр, 7 дугаар метр байгаа. Тэгээ энэ тал руу ерөөсөө онцсон байхгүй болохоор бид тэр явахгүй. Тэр голын үнд 4 3 2 2 хавцаагаа л байдаг шүү дээ. Нэг нэг хавцаагаа.
цаашаа үзэсгэлэнтэй гих чинь гэрэлтэж байна. Ямар гоё юм бэ? Миний гэрэлгүүд явж исэн нөгөө нэг бүрхрээ одоо оргил чинь харъя. Сайн уу та? Одоо чи гэрэлтэй орчинд уулзчих байна. Одоо хаа. Асал баахан юм байна. Мэмэр гарагдаж байна. Юм оскоо дагч лотаг үчид ямар завгүй гэдэг юм. Барыг авруу чигдээсэн. Энэ гудамж ингээд цаашаа чигээр явж байгаа зүүн тишээргээ дахиад үргэлжлэн. Одоо нөгөө нэг дууны хэмнэлээр ажилтдаг. Сая руу явъя. Дууны хэмнэлээр ажилтдаг Сая руу ирсэн. Одоо тэр хаан Арай сүцнэ. За ингээд өнөөдөр надтай зүгээс баярлалаа. Одоо гэрлэг харж явна. Годомч сэлүүхэн, цэвэрхэн, тайван байна. Ирэх юм болонд чи ирчлээ. За тэгээд эрдэнтэй ирсэн чи сайхан байна уу? Одоо явна гэсэн чинь жоохон сэтгэл харагдах гэхдээ гайгүй. Бас цэн чинь. Эм болохоор тийм өрөлцөөгээд маш их баярлалаа. Тэгээд дэмжиж урамшуулаад лайк дараад, шеэр хийгээд комент бичээрэй.